Үз мэдхийн найзууд цугсрах өхөөрдөм хотгон тавтай морис. Хүн болгоны ярьж байгаа AI хин даюухан гэх юм. Имээ маань бас мэдхийн өгсөн байхгүй юу? За. Тэгсэн чи орон дагуур ороод өгсөн байхгүй юу? Тэгсэн чи хогийн сан тайцсан. Ашаасан бэ яа. Одоо манай үл мэдх энэ гоё костюм бичиг өмсөн учраас тайцны гоё дуу дуулнаа. Би дуусгүйстэй. Бид тэр гооч үлээ юу юм? Хамаас нуус гардаг гэжтэй. Нэг ч бас гардаг нуус байгаа гэжтэй. Хачин онсгоо үл мэдхий. Нэрээ яс мэлхээ штий. Сүдгүүр нэг яг тийм юм мэддэг вэ гэвэл нөгөө ирүүний ясан бас хурц байхгүй юу? Үгүй ээ, шүттэй штий. Юу ч шүдгүү гэж байгаа. AI-г хэн зохион бүтээсэн? Ямар ч гэсэн мартчих. Гэхдээ хүн үү амьтан уу? Хүн. Газрын гүнээс хөгжлийг олборлоно. Ерөнхий ивент итгэгч South Gobi Sands. Сайн байцгаана уу хүмүүдээ. Манай уул мэдэх жижигхэн хотгон нэвтрүүлэг маань эхэлж байна. Одоо би танарт Жошноо танилцуулъя. Молоо 6 настай. Манай энэ үл мэдэх цэцгэн хотгонд нэвтрүүлгийг үзэж суугаа та бүхэн маань бид бүхэнтэйгээ хамтран ажиллах, хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө биднийг дэмжих, туслах. За тэгээд дээрэс нь та бүхэн маань бас энэ нэвтрүүлгээр маань хүүхдүүдийн маань баярлуулж бидэнтэй хамтарч болно. За тэгээд энэ талаар их дэлгэрэнгүй асуувал энэ дугаарын утсаар та бүхэн маань холбогдоорой. За манай модер чи одоо нөгөө дөрвөн эм шүдэ үл мэдхээ. За миний хөлтэй хамгийн томоос нь эхлээд одоо гэрийнхнийгээ нэрлээрэй. Аав, ээж, Мишель, Марла, би, Маргад. Марла, Молро, Маргад. Тэгээ Марта гэж юм. Маш мэлхий. Ёо. Ирийн чийчсэн. Гайхташ бас эмөрсгэр эхэлсэн юм уу? Хүш Марта гэснээс би ингэж бодоод байна л да. Одоо эн чинь ингээд Молр, Маргад гэд ингээд 4 өөрхөн охин байна. 5 дахь өөрхөн охин гарвал одоо тэгээд одоо ямар нэр өгнөө? Чи ер нь дүүтэй болъё гэж бодож гин үү? Охин юм уу, хүү юм уу? Яагаад? Яг л Маргад штэ. Миний гоё хийсэн бүтээлийг замиг нь мураа замин дээр зураад идэг байхгүй юу? Тэгээд ер нь дүүтэй болох онцгүй мэн гэж бодсон юм уу чи? Үл мэдхээ чи дүүтэй болмоор байна уу? Ер нь ээж аваасаа шалтгаална да. Яагаад? Яагаад гэвэл би өөрөө тийм юу айкума нэг чинь шийдвэр гаргахтаа би муу байхгүй юу? За яшкай шиг. Тийм сүртэй ярихтай явахтай зүгээр л чи дүүтэй болмоор байна уу, үгүй юу гэдэг асуултанд ийм хэцүү хариулахтай явахтай. Зүгээр болмоор байна, болмооргүй байна. Тэгэл болоо штэ. Чи дүүтэй болмоор байна уу? Би хариулж байгаагүй штэ аав ээжтэй. Үгүй ямар хэцүү юм. За. Тэгтээ ер нь бол чи ингэ боддоо Маргад байхгүй нэгэ боддоо чамд бодогдож гэнэ үү? Төсөөлөгдөж гэнэ үү? Юу гэж төсөөлөгдөхгүй үсттэй чи Маргад байхгүй хэцүү үсттэй. Тим хөөрхөн дүү минь байхгүй гэж бодохоор Тийм. Энэ хорвоо дээр анх ихч дүү шиг хамгийн сайхан нандин эрдэнэ гэж хаана авахтвэл мэдхээ тийм ээ? Тийм том болохоор аав ээж орхин л тоо. Гэхдээ дүү ах их чи өргөл хамтай байдаг. Тийм шүү дээ, яг байна. Намайг том болохоор салаад явчих. Хин бэ? Үгүй. Та нар уу? Тус-тустай харчна гэж юу? Гүг тэр чинь тус-тустай байшинтай. Тий, тус-тустай байшинтай боловч та нарын сэтгэлийн холбоо чинь байнга хамт байдаг байхгүй юу? Үргэлж холбоотой. Яг энүүгээр зураасаага юм шиг үү? Яг үнэ. За, танаа нөгөө нэг одоо Ясмилхийн найз чинь сонь сайхан юу вэ? Юу идэж гин? Юу ууж гин? Яаж амарч унтж гин? 11 настай болсон. Хөгшөрцөн байна уу да? Тэгтээ Ясмилхийн хэдэн настай юм болоо? Амар урт насалдаг. Тэгвэл нялхаар байгаа юм байна те. Нялхаараа жижигхэн. Юугаараа жижигхэн? Ийм жижиг юм уу? Яг гарч байгаа. Тэгээ юу идэх үү? Харч. Ямар харч? Жижигхэн. Хаана байгаа тэр харч? Бас яг чахад гэрээ чинь хаанаас олох юм бэ энэ ч одоо? Дэлгүүрээс авдаг. Тийм үү, дэлгүүрт байт юм уу? Хүмүүс идэх юм бол амар муухай юм байна. Таацсан муухай нэртэй. Өстө бүтэхгүй юм байна тий. Тэгээд бас хулганы жижигхэн бас иддэг гэсэн. Яаж ч тэр иддэг юм.
Бор үгтэй нэг бүрийн мэддэг аахгүй юу? Тэр нь хулганы бас юм уу? Үгүй тэрийг хулганы багш гэдэг. Бас шиг гэж байгаа юм байна шүү дээ тий. За ойлголоо. Унтж гин үү танаа яст мэлхий? Яасан үг мэдхээ юу хэлэх гээсэ? Бас эндээс надаа юм жижиг найз байдаг л да юм амин хүн. Тэр нь бас нэг яс мэдгээд тэр яс мэдгээд амар том болцсон. Та хэд биш тийм ямар нэг амьтанд хижээнэ гэдэг чинь нь шүү дээ. Зүгээр тоглоом биш тийм үү? Тийм. Хүүхэд өсгөхтэй адилхан амьтангаа хайрлж өсгөх ёстой. Тэгснээс таалагдахгүй байвал хайчиж болох уу? Болохгүй. Юу гэж бодож байна? Нэг манай аав манай Мишель нэг жоохон бахад манай Мишель эмээ маань бас мэдхий өгсөн байхгүй юу? За. Тэгсэн чи орон дагуур ороод өгсөн байхгүй юу? Тэгсэн чи аав хогийн сам тайцсан. Яаж байгаа юм бэ яа? Оршуулах ёстой үстэй ер нь бол. Аав хогийн сам тайцсан. Аав миний хүн байна л да. Тэгээд оршуулчих юм шүү. Одоо Мартаг арай өгчөөл хогийн сам тайчих юм биш үстэй. Тий. Хогийн сам тайчихна. Тийм учраас өхүүлж ерөөсө болохгүй нэ шүү заа юу. Сайн хайрлж хамгаалаарай. Нэрээ яс мэлхээ штэ. Шүдгүүр нэг яг тийм юм мэддэг вэ гэвэл нөгөө ирүүний ясан бас хурц байхгүй юу? Үгүй ээ, шүдтэй штэ. Юу гэж шүдгүү гэж байгаа аман дотроо харагддгүй шүдтэй ш. Тийм үү? Тийм намайг хатсан уу? Хэдэн шүд байна? Өөр чамайг хатсан уу? Тэгсэн шүд мэдрэгдэж гин үү? Тийм үү? Өвдсөн үү гарчин? Үйлсэн үү чи? Үгүй. Яагаад? Тийм ч их өвдөгөө. Жохон өвдсөн үү? Шүдтэй гэж энэ үл мэдхээ. Би нэг удаа бүх чи чат GPT-гээс асуугаад харж ирсэн. Ам доторхийг харж ирсэн би. Тэгсэн чи байхгүй байсан уу? Байхгүй. Юуроос харагдчихсан. Үгүй. Эсвэл ерөөс жоосон цагаан өнгөтэй болохоор. За байж. Одоо гуруулаа нэг. Юу яа заа юу? Нэвтрүүд гэхээ дараа чи хэсэгт орё л доо. Энд чи цаана зөндөө олон ярих сэдв байна, үзүүлэх зүйл байна. Тийм үйл мэдхээ. Тих үү? Yes sir. Yes. Бацэн бомсог. Манай болын бөмбөг бол маань эхэлж байна. Өнөөдөр би хоёр дүүтэйгээ юу ярмаар байгаа гэж одоо хүн болгоны ярьж байгаа AI химэл аюухан гэх ах юм. Одоо жишээлбэл манай молроо ойлгохгүй л байна. Юу гэдэг байгаа химэл аюухан юу яриад байгаа юм бэ? Юу юм бэ үл мэдхээ? AI. Бүхнийг мэддэг ChatGPT гэж яддаг штэ. За. Зарим зүйлүүдийг мэддэг, зарим зүйлүүдийг мэдгүй яг химэл аюухан зураг зурдаг. Бас химэл аюуханаар бичлэг хийдэг. За, миний хүү юу гэж бодож байна? AI байшин. Яадгүй байшин. Байшин гэж хэмээгдэг. AI-г хэн зохион бүтээсэн? Ямар ч гэсэн мартчих. Гэхдээ хүн үү амьтан уу? Хүн үү? Хүн те бид нар өөрсдөө химэл аюуханыг бий болгосон байна те. Өмнөх хэрэгслүүд нарай хочгдоод гэсэн болохоор хүн туслах гэж тийм ээ. Маш хурдан бодох гэж, маш хурдан хариулт олох гэж, маш хурдан сэтгэх гэж, их хурдан нэг зүйлийг хийх гэж AI-ыг бий болгосон байна, тийм үү? Энэ химэл аюухан чи сайн уу муу юу гэж бодож байна? Сайн тал муу тал хоёулаа байгаа. За тэгвэл тэрний тухай ярив. За сайн талын эхлээд ярив. За химэл аюуханы сайн тал нь юу вэ? Одоо хүмүүсийг хүмүүс ингээ хүүхдээ өрөөгийн нээштэй өрөөгийн чимэглэхтэй тусалдаг. За болж байна. Өөр үл мэд. Хүмүүст ингээд сонирх мэдгүй байгаа зүйлийг ингээд асуухад хариулдаг. Зүйтэй. За хоёр дахь. Тэгээд бас хүмүүсийн бас дуртай юмыг химэл оюуханаар ингээд зураад харуулдаг. За зүйтэй өөр. Нөгөө өөрийн хэлдэг зүйлүүдийн ингээд одоо тийм зүйлүүд яг уу гэж бас бодлогын яаж чадна. За өөрөөр хэлбэл химэл оюун ухаан байж тээ ерөөсөө ингээд энэ амьдралд нэвтрэхгүй тийм газар байна уу? Байхгүй тий. Химэл оюун ухаан тэр хүний дотор байгаа зүйлийг хийн. Харин химэл оюун ухаан чинь эрүүл мэндэд бас маш чухал юм хийх бах тийм ээ. Одоо мис засалж аав ээж чинь маш их туслах байлгүйдээ бодвол тийм үү? За тэгвэл химэл оюун ухааны нөгөө муу гэдэг байгаа ямар зүйл байгаа юм юу гэж бодож байна? Одоо химэл оюун ухаанаар робот бүтээж байгаа шүү дээ. Тэр робот ингээд урууш дэлхийн хэсэг магадтай байдаг.
За, магадгүй өөр яаж Тэгээ тэр робот нь эвдрээд зарим хүмүүсийн дураг гэсэн имийг буруу зураад хүмүүсийг өөрлөлж болно. магадгүй Асан тэр бүтээшин зүйлс нь ингээд тэр бүтээшин газраас нь оргож хүний амьд Оо яг нь өөрөөр хэлбэл нөгөө нэг өөртөө тусдуулах гэж хийсэн хиймэл оюун ухаан эргээд хүнийг өөрийн тийм үү одоо өөрт нь муу юм болох магадлал бас байгаа юм байна тийм ээ. Тийм учраас миний хүүхдүүд одоо энэ хиймэл оюун ухааныг жишээлбэл их ч нь бол сайн мэдэхгүй л байгаа шүү дээ тийм үү. Миний хүүхдүүдийн үед нь шүү дээ ингээд том болоход нь эргэн тойрон бүх юм хиймэл оюун ухаан болох нь байна шүү дээ. Тэгэхээр тэрэнд маш гоё та ингэж суудаг гэсэн. Тий, тэгсэн чи. Чи би буруу суугаад байна уу? За уучлаарай. Намайг гоё зөв сууг гинэ. Би уг нь өөрт нь баахан одоо болж байна уу? За уучлаарай. Чин жоохон хүрээд байсан. За уучлаарай. За одоо зөв байна уу? Болж байна уу? Энэ нугараач улсуу чи хэцүү юм хамаг юм би тэгээд бас ингэ тэгшгэн ингэ хотод суугараа гэсэн үү? Үгүй ингэж нуруугаа бүгтээ биш бүгтээ яах юм бол зэгчдэг. Одоо зөв сууж байна уу? Өө чи намайг ямар сэдв ярьж исэн юу болго хайчваа? Марчлаа би ямар сэдв ярьж? За. Тэгвэл тэр чи одоо энэ сайхан суух ямар хамаа байна ёо. Толгой эргүүлчих юм а чи. Байхгүй нөө хамаг юм марцсан. Тий. За, ямар ч исэн биш үү? Том болоод ингээ миний хүүхдүүдийн ингээд амьдралд нь дандаа хиймэл оюун ухаан орсон байна тийм үү? Тий. Тэгэхээр тэр хиймэл оюун ухаанд бэлэн байх нь байна тийм үү? Өөрийнхөө сайн бэлтгэх нь байна. Тэгээд хиймэл оюун ухааныг дандаа сайн зүйлд зөв юмд ашиглаад харин муу юм болохгүй тулд мэдлэгтэй байх хэрэгтэй тийм ээ? За 20 жилийн дараа чи 28 та боллоо гэж бодъё. 20 жилийн дараа 28 та болоход чи AI-г юунд ашиглах вэ? Одоо AI-г хэрэгтэй бүхэндээ л ашиглах ёстой. За жишээ нь одоо нөгөө юм нь хакдуулсан бол штэ өөр хүний учраас халтган гуйж агаад одоо чат GPT-гээс юм асуугаад одоо яах вэ гэж. AI-г тийм их ашиглаж болгүй тэгвэл өөрөө залхуу очно. Яг зөв яг үнэн. Тэгэхээр өөрийнхөө толгойг сайн хөгжүүлээрээ өөрөө маш идэвхтэй байгаараа бүх юмыг хиймэл оюун ухаан хийнэ гэж байхгүй шүү гэж хэлье тийм ээ. За чи маш зөв юм хэллээ шүү. Одоо зарим хиймэл оюун ухаан буюу чат GPT гэдэг зүйлстэй их асуугаад чи нэг чат GPT-гээр л ингээ амьсгалсан юм байна. Тэр бас нэг хиймэл оюун ухаан байхгүй. Гэтэ тэр нь хэд их асуухаар штэ. За буруу хэлдэг. Яг үнэн. Яг чи маш сайн хэллээ. Бити итгээрэл гэж штэ тийм үү? Туслуул тэгтээ өргөлж өөрөө мэдлэгтэй байгаараа тийм ээ. AI хэтэрхий хийдэг ч болдгоо. Тэгээд бас өөрийнхөө имийг хийх гэж болдгоо. Яг үнэн. Маш сайн байна миний хүүхдүүд. Үнэхээр мундаг хүүхдүүд байна. Ингээ эвдрээд. Яг үнэн. Өөрөө бүхнийг хийж чаддаг болъё гэж гуруулаа уриалъя тийм үү? За тэгээ. За ингээд бодлын бөмбөлгөө бид нар ийм сэдвээр өнөөдөр хөөрөглөө. Одоо дараачихаа бодонд орцгаая. Тийх үү? Тий. Мэдлэгийн зочин. Мэдлэгийн зочин болон эхэлж байна. За би өнөөдөр энэ хоёр хүүхэдтэй болон телевиз үзэж байгаа бүх хүүхдүүдтэй манай дуулангийн хүүхдүүдийн бүтээлүүдийг авчирч үзүүлж байна. За энэ бол одоо 6-аас 13 насны хүүхдүүдийн бүтээл. За энд бол одоо ингээ машин байна. Энд нисдэг онгоц байна. Энд усан онгоц. Энд байгаа зүйлс бүтээл буюу загвар гэж нэрлэнэ. Загвар гэж нэрлэнэ. Энийг эхлээд хүүхдүүд бүгдийг ингээд эхлээд яаж хийдгийг сурчаад тэрний дараа өөрөөсөө дуртай бүтээлүүдэд зохион бүтээдэг. Хоёр ямар нэгэн зүйл зохион бүтээж үзсэн үү? Үзэж байгаагүй. Үе бүгдээрээ л үзсэн дээ. Цэцэрлэгтээ ямар нэг юм хийж үзсэн үү? Би зураг зурж байсан. За зураг зурхтаа яаж зурсан? Эхлээд толгойдоо боддог те. Эхлээд юу зурх вэ гэдэг бодно тийм эсвэл. Тэрний дараа яадаг вүлээ? Зурдаг тэрээгээ толгойдоо ингээ харж байгаа. Тэгээ би жоохон байхдаа легогоор цэцэг хийсэн. Тийм энэ ч зохион бүтээх байхгүй юу? Эхлээд хүн юу хийхээ сурна, тэрний дараа зохион бүтээн. Өөрөөхөө бодсон, дүрсэлсэн, сонирхсан зүйлсээ хийж сураад дараа нь ингээ бодтоор ингээ бид доор хийн. Эхлээд сурах хэрэг. Яг үнэ. Тийм.
Тэгтээ хамгийн гол зураг нь нөө нэг зүйлнэ штэ. Толгоондоо ботгоно. Яг зөв тийм. Толгоондоо бодсныгоо зохион бүтээхин тулд заавалчгүй ихлээр хийж сурах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр чиний ч зөв үйл мэдхийн ч бас зөв болчихж байгаа шүү дээ, тийм ээ? Анх муу хайжгаад ингээ удаан болж байгаа гоё ялдаг. Яагаад тэгж юм бодож байна? Ядууд анх нь штэ орж байгаа болохоор жоохон муу хайдаг. Анх хамгийн анхны юм бол алдаатай байж болно, тийм. Тэгээ алдаагаа зассаар агаад тэгээд ямар ч алдаагүй сайхан хийдэг болно. Ийм хийдэг бол. Тийм. Одоо энэ дэлхий дээр одоо хүний зохион бүтээгээгүй зүйл нэг ч байхгүй. Байхгүй. За тэр битгий энэ дэлхий хүртэл бурхны бүтээл гэж ярьдаг, тийм ээ? Тий. Та нар ярьцгааг үзэж яхад миний бүтээсэн зүйлийг эвдэлсэн гэж нэг ярьлаа шүү дээ, дүүгээ. Тэгэхээр хүн бүтээл гэдэг чинь өөрийнх нь бүтээсэн зүйл ямар их үн цэнтэй гэдэг нь эндээс харагдаж байгаа биз дээ. Чиний бүтээсэн зүйл чамд маш үн цэнтэй биз. Би хөөсөн юмар өнгийн цаац нааж байгаа нэг жижигний тарьдаг юм хийсэн байхгүй юу? Тэгэхэд ямар байсан? Тэгэхэд гоё ясан. Гоё байсан уу? Тэгэхэд эвдээд чичгнүүдийг нь вардсан цаасаар Тэгэхээр хийсэн. харамсалтай биз дээ. Тэгээ би ээж хаяг тайцсан. Гэхдээ чи тэр хийхэд бол маш хөдөлмөрлсөн тийм ээ. Сэтгсэн, бодсон. Чам тийм хийж үтсэн зүйл байгаа юм. Байх хоёр манай ав зөндөө байгаа. Тэгвэл одоо тийм аавын хүүхдүүд илүү их юм бүтээх хэрэгтэй одоо. Одоо тэгээ маргааснаас эхлээд юм бүтээж үзээрэй заяа. Тэгэхээр бүтээхээс ч одоо юу толгойд чи юу орж иж гин, ямар мэдрэмж төрж гин. Чамааг ингээд юм бүтээгээд ингээ хийгээд туснаа дээр ямар мэдрэмж төрсөн? Нэр би барилсан мэдрэмж. Тийм шүү дээ. Өөрөөр барахсан уу? Би чадах юм байна гэж бодсон уу? Би нэр барилын савраар хоол хийжтэй. Өө тийм Би чи бас барилын бүтээсэн. савраар уцындаг хийсэн. Өө тийм тэгэхээр та нар бүгдээрээ бүтээсэн байгаа зү. Их орон энэ дэлхийг ямар хүмүүс одоо хөгжүүлж авч явдаг гэж та нар бодож байна. Юм зүүн бүтээж Тийм зохион бүтээгч хүмүүс тийм. Зохион бүтээгч. Тийм зохион бүтээгч хүмүүст хамгийн түрүүлээд маш их мэдлэгтэй байх хэрэгтэй. Хамгийн түрүүнд хамгийн жижигхэн мас нь эхэлдэг. Өө зөв тийм. Жижигхэн зүйлээс чинь том хүртэл хийх ёстой. Тэгэхээр зохион бүтээгч хүн ямар байх хэрэгтэй вэ? Та нар ингээд сая бүгдээрээ ярилцлаа шүү дээ. Хайгун толгойн дотроо боддог. Эхлээд жижигнээс нь эхэлдэг. Толгойн дотор бодгоо эхэлдэг. 6-аар ингээд яг ямар болохыг хийдэг. Тэгэхээр толгоондоо боцсныхаа дараа зурдаг байхгүй. Тэр чинь бас зөв тэр чинь 3 дугаар алхам байна. За тэрний дараагийн ямар алхам байна? Нөгөө юмаа хийдэг. Тийм юмаа хийхдээ яах хэрэгтэй вэ? Алхам. Хүй, манай гав ээжтэй ийм юм хийдэг бас. Өө тийм үү. Тэр уран хүн байж шүү дээ. Тэгээд байсны засварнууд нь дахиж хийхгүйгээд загсуураад явсан байхгүй юу? Тэгээд дэмий гомцсон байхад гав өөрөө байшныг нэг засаж өгсөн. Өө төстэй гайхалтай өө тийм биш чинь. Тэгээд бас нэг идэрсэн машин ингээд бууцсан байхад өвөө ээжтэй тэрэг янзлаа нэг машин хийж өгсөн. Танаа өө чинь жинхэнэ зохион бүтээгч хүн байж шүү дээ. Тэгээ өвгөөс одоо ихм сурах хэрэг. Тэгээд өвөө манд сандал хийсэн. Өөстө эдний өөстө гайхалтай өө. За өстө хоёр мандаг хүүхдүүд байна да. Өстө хоёр өөрсдөө түр юм зохиож үзэх үсэн. Хоёр ч өөрсдөө аюул хэм зохиож үзсэн юм биш үү? Ирээдүйн сайн зохион бүтээгч болж болох юм биш үү? Тэгээд. Тэгтээ бид хоёр арай болоогүй байгаа. Яадвал мод ингэж хэвбэт оруулж чадахгүй. Тийм бага тэр чинь тийм дугуулн сураад энийг сургадаг газар нойж сураад. За тэгвэл одоо бүгдээрээ юу вэ? Энэ зохион бүтээгч гэдэг хүн одоо яг юу хийд юм бэ гэдгийг ойлгосныгаа нэгээр ярий. Эхлээд манай зочин молор зохион бүтээгч хүн одоо яг юу хийх ёстой вэ? Яадаг хүн бэ гэж юу гэж ойлгосон бэ? Эхлээ бодно, дараа нь зурна, дараа нь ингээ хэрэглсүүдийг нь аваад дараа нь ингээ нэгээр нь хийгээд дараа нь ингээ дуусна. Өө зөв, өстой сав. За одоо манай үйл мэт юу гэж ойлгосон бэ? Хийж яхад ямар нэг юм засахгүй хөвдрэл гарч ирвэл цавуугаар наах нь өнгөжмж алдуулж магадгүй болохоор дахиад хийн. Өө чийстэ их нарийн юм бодож олсон байна. Зүв надад чинь. За тэгээд манай хоёр хөтлөгч болдог манай зочин хоёр манай дууланд ирж суралцаараа манай дуулангийн нэр бол зохион бүтээгч дуулан гэж үүдэг. Энд юу хийх вэ гэхээр одоо энэ хүүхдүүдийн хийх дуртай бүхий л төрлийн техникийн загваруудыг ингэж хийж сурна. Өшөө бас бүр робот хүртэл хийдэг манай дуулан. За тэгээд хоёр маань бол Монголын бүх хүүхдүүд ирээдүйд сайн зохион бүтээгч болоод Монгол улсаа хөгжүүлээрээ дэлхийд нэртэй зохион бүтээгч нар болцоогоороо мөн Монгол улсаа болон дэлхийг хөгжүүлцгээгээрэй. За.
За, манай нэвтрүүлэг маань өндөрлөх гэж байна. Тэгээ надаас зүгхээр нэг хэдээс учраас би зүгхээр ингээд аваад ирлээ. Тэгээ надад нэг бох өгсөн. Өөр над дотор чи юу байгаа гаргадаа. Энэ чи яадаг хувцас лээ? Нугралтын хувцас. Оо, нугралтынхаа хувцасыг гаргаад хүчи тэгээ хоёлаа нуграх уу? За, Молордоо маш их баярлалаа. Ямар ч гоё юм үзүүлчихв. Яасан ч гоё аасууж бэ суудъя. Одоо манай үл мэдэх энэ гоё костюм пижак өмсөн учраас тайцны гоё дуу дуулнаа. Би дуулахгүй штэ. Удлаа. За үл мэдхээ ингээ. Одоо чи бид нар чинь бас нэг уламжил байгаа штэ. Чи нэг онцгой таалгачих тийх үү? За. Онцгой таалгаж. Юу вэ? Үгүй штэ өөрийг штэ. Чи юу гэж нэг онцгой олон таалгаад тахтай. Дахиад мартчихлаа. За яа. Нэг онцог бүр бэлтсэн байсан. За. Манай аав Бамбай Бочор хааны нүг юу лээ? Энд. Үгүй. Мессажлж гэж ямар ажил гэдэг мэдгүй. Нөгөө одоо манай хамрын хасгаанд орсон яг тэр шиг зүйл. Аха. Өөрөөр хэлбэл мессер биеийг засдаг байх нь тий. Тийм манай молрын аав чинь хоёулаа эмчтэй. Аха. Би нэг юу олцсон. Юу олцсон? Онцгой олцсон юм уу? Онцгой олцсон. За тэгвэл танхаа. Би чамайг амьсгалуулж чаддаг хэрнээ надаас нэг зүйл гардаг. Тэр юу вэ? Тэр юу юм? Тэр нь юу гэсэн бэ? Мэдгүй. Би ямар зохиосон юм яаж хийхтэй. би мэдгүй байна. Ингэнэ би ингэж яах вэ? Надаас ингэ гардаг. Тэгээ чамааг амьсгалуулдаг нэг юм. Би хинбэ л гэдэг штэ. Би баг мэдх юм ээ нүл мэдхээ. Ургамал. Үгүй. Ургамлаас чинь ингэ хүчтэй гардаг штэ. Би нэг дахиад хэлчихье. Уушиг. Амьсгалуулдаг хэрнээ надаас нэг зүйл гардаг. За. Би тэр gooч үлээ юу юм? Хамаас нуус гардаг штэ. Нэг зүйл гардаг нуус байгаа штэ. Хачин онцгой үл мэдхээ. За. Юу, манай үл мэдх өөрөө дандаа онцгой зохиож байгаа байхгүй юу? Тэр нь өөрөө их мундаг гэж би бодоод байгаа. Нэг хүн чинь онцгой зохиогоод тэрийг ингээд хүмүүсээр таалгана гэдэг бас хэцүү дээ. Би нэг онцгой тай. Окей, онцгой хэлье. За. Чихгүй юм бэ сүултээ тэр юу вэ? Чихгүй юм байж сүултээ. Могой. Аха. Ой, би ямар хурдан таачва. За, ерөөлөө үл мэдхээ хүүхдүүд рүүгээ харж агаад ямар ерөөл хэлэх вэ? Аз жаргалтай бүх насандаа аз жаргалтай сайхан амьдраарэ. За манай молор хүүхдүүдтэй ерөөл хэлээрэ. Ингээ хараа тэр ерөөл гэхээр ингээд манай үл мэдхээс бусд нь гайхаад байгаа биз? Ерөөл гэж мэдэх үү? Ерөөл гэж Монгол магтаал ахгүй юу? Аха. За чи нэг гоё ингээд аз жаргалтай сайхан амьдраарэ. Онц сайн байна. За энэ сайхан ерөөлүүд бүгдээрээ бат сайхан тогтох болтугай гэж ерөөгөөд нэвтрүүлгийн өндөрлөлийн үл мэдхээ хоёлоо одоо зочиндоо бэлгээ гардуулъя. За. Энэ бол Subscribe Sense гэдэг компани бэлэг бөгөөд бидрийг дэмжиж өгч байна. За бидрийг ингэж сайхан дэмжиж хүүхдүүдийн маань баярлуулж байгаа. Хүүхдийн ертөнцийг олон түмэнд түгээж байгаа. Та бүхэндээ маш их баярснаа илэрхийлээ. Дүүдээ бэлгийн өгье. Баярлалаа. Газрын гүнээс хөгжлийг олборлно. Ерөнхий ивент тэтгэгч Southcobe Sands. Энэ бол Батуусын жаймаг бөгөөд дотроо гоё зүйл гоё маш гоё жаймагнууд байгаа. За Батуусынхандаа маш их баярлалаа. Харин дүүдээ үл мэдэх бит хоёр энэ нэвтрүүлэгт хурж ирж энэ гоё авьяасаа үзүүлсэнд маш их баярснаа илэрхий. Гүчи ярд дуусаг багт бэлгээ ухаа суучих юм байж одоо. За үл мэдэх найзаагаа дахиад нэг хэлчих юм билээ. Молор 6 настай. За дараагийн нэвтрүүлэг хүртэл баярлалаа.